За earnings season эхэлсэн. Та харж байгаа бол энэ Alphabet, Google маргааш орой Америкийн цагаар 4 өдөр өглөө Монголын цагаар санхүүгийн тайлбараар танилцуулна. Манай ServiceNow манай бас дотор бас байгаа. ServiceNow бас тайлбараар танилцуулна. Бас Tesla. За тэгээ энэ semiconductor chip-ийн зах зээл маш чухал 4 өдөр Intel тайлбараар танилцуулах гэж байгаа. За тэгээ хэдүүлээ тэрэндээ ерөөдөө бэлэн байх ёстой. Гэхдээ тэрийг ярихаас өмнө хэдүүлээ Micron-ыг ярив. Micron яасан бэ гэвэл хэдүүлээ $900 хавцаа, $800 хавцаа ерөөдөө Micron-ыг нэмж авсан. Тэгээд жишээлбэл саяхан би бол өөрөө $820 дээрээ дунджаар $850 дээрээ ерөөдөө нэлээд жидээ цуглуулж чадлаа. Хэдүүлээ бас яг адилхан зориг гаргаад Micron-ыг нэмж авсан. Тэгээд pre-market дээр ерөөдөө $910 хавцаа, саяхан бас $920 хүрсэн. Тэгээд хэдүүлээ харцгаая. Юу болж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 5 дахь өдөр, 4 дахь өдөр нэлээд олон хүмүүс паниктсан. Нью-Йорк хотод ингээд дата центр 1 жилийн хориг янз бүрийн бла 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 тийм худлаа мэдээлэл гарч ирсэн. Тэр бол ерөөхдөө одоо буцаагаад намтж байна. Тэгээд технологийн компаниуд өнөөдөр хүртэл тайлбараар танилцуулсан технологийн компаниуд ерөөхдөө маш эрүүл ашиг өндөртэй тайлбаруудаар танилцуулж байсан болохоор бас энэ тех хувьцаанууд жоохон өсөлттэй байгаа та харж байгаа бол Microsoft ингээд дэшээ явж байна одоо сайхан 50-day moving average дээр жоохон фейлдсэн. ServiceNow маргааш ерөөхдөө маш дайггүй тайлан гаргах байх. Хэдүүлээ энэ дээр хүлээцтэй бай. Meta-гийн хувьцаа бас ингээд дэшээ өсөлттэй явж байгаа. Тэгээд ер нь бол дийлэх санхүү даатгал гих мэт шин компаниуд өнгөрсөн 2-7 оны хугацаанд таамагуудаа давуулан биелүүлсэн. Тийм учраас технологийн компаниуд бас тэгэх магадлал маш өндөртэй. Тийм учраас ер нь бол одоо томоохон хөрөнгө оруулалтын сангууд, институтууд юу хийж байна гэх юм бол front running хийж байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол тайлбаруудын илүү сайн таамаглаж чадна. Тайлбарууд гарсныхаа дараа жижиглэнгийн одоо retail хөрөнгө оруулагч шуураад ерөөдөө хөрөнгө оруулалт хийн. Тэрнээс өмнө урьдчилаад ерөөдөө хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн. Хувьцааны арилжаа хөрөнгө оруулалт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За ганцхан нэг хувьцаа унж байгаа тэр юу юм бэ гэх юм бол Oracle бас дахиад зээл гаргана гэж байна. Дахиад нэмээд хувьцаа зах зээл дээр санал болгоно гэж байна. Яг гэх юм бол энэ data center хэмэл ухааны зах зээл дээр ер нь бол амиа тавьж байгаа гэсэн all in хийж байгаа гэсэн үг. За тэгээд миний хувьд бол ер нь бол энэ дээр санал нийлж байгаа. Data center, computer chip, compute эрчим хүчний хамсдал угаасаа энэ зах зээл орцсон байна. Тэгээд өчтөр бас Kimi, Anthropic, OpenAI тухай ингээ ярьсан. За ерөнхий зах зээл хэдүүлээ ингээ тараад үзэх юм бол өнөөдөр нэг жижигхэн bounce ирж байна. S&P 500 745 дээр байна. Паниктах байхгүй uptrend хэвэндээ Nasdaq бас яг адилхан 700-ийн төвшнийг буцаагаад pre-market дээр авч чадлаа хэдүүлээ ерөөдөө харцгаая. Ер нь бол Nasdaq дээр энэ diamond formation байна. Fake out гараад ирсэн. Хэдүүлээ харцгаая энэ diamond руу буцаагаад орж чадах юм уу үгүй юм уу? Эсвэл rollover болох юм уу? Аль нь ч бидний хувьд бол хамаагүй яваад гэх юм бол хэдүүлээ зүгээр хэдэн юмыг нэмээд short хийчин тухайн үед одоо саяхан IonQ RGTI буюу IonZ RGTZ short хийгээд айгүй хөрхэн ашиг оллоо. Dow Jones жижиг баг зэргийн recovery хийж ихтэй тренд нь бол up хийвэрэ. VIX бол саяхан өнгөрсөн 7 хоног жоохон өсчөөд хүмүүс баг энэ Иран, Америкийн маргааныг зүгээр ингээд одоо нөгөө хоёр найз охин, хоёр найз
уух болгондоо хоорондоо ингээд зодтолдог эсвэл маргалтдаг байлаа гэж бодъё. Тэгэхээр анхны удаа ингээд хоорондоо зодлохдоо хэдүүлээ ингээд бүгд шоконд ордог. Тэ? Хоёр ихтэй буюу хоёр ихтэй хамаагүй. Тэгээд 3 дахь удаага 4 дахь удаага ингээд хоёлоо нэг шил арх хуугаад угаад тэгээд тэ оройны төгсгөлтэй ингээд зодолж ийнэ гэх юм бол хэдүүлээ ер нь бол гайхаа болж байгаа, сандрахаа болж байгаа, паниктахаа болж байгаа. Ерөөдөө тийм болж эхэлж байна. Тэгээд ингээд хараад үзэх юм бол пуужингаа ингээд явуулж ин гэхдээ яг ингээд солиорч өгөхгүй байна. Саруул эрүүл ухаантай нүд мөдөө сохлохгүй зүрх ууршиг илэг тэ бөөр мөөрл худаг зоохгүйгаараа зүгээр ингээд яг гудамжинд ингээд зодтолж байна л да. Гэхдээ мэдрэл муутай биш тэ жоохон дүрмтэй үзэж байгаа болохоор VIX mix гэх мэтчлэн нефтний үн ханш бас яг уу сая нэг жоохон унсан өнөөдөр $81 руу унлаа одоо буцаагаад ингээд өсөж байна. Brent бас ерөөдөө crude oil та бас яг адилхан евро хараад үзэх юм бол яаж байгаа юм бэ гэх юм бол энэ нөгөө Brent flag ер нь бол тий үргэлжлэл байна. Гэхдээ одоо еврогийг яг short хиймээргүй байна. Ямар байна гэх юм бол ер нь бол яг за ингээд тренд нь өөрчлөгдсөн болоо. Тий салхи эргэцэн байх магадaltaй юм шүү гэсэн эргэлзээ төрөөд ирэхээр ер нь бол short хийсэн. Эсэргээрээ тий би хоцорлоо. Тий би одоо хөрөнгө олт хийхгүй бол ингээд нисэн явлаа пуужиндлаа. Яг тухайн үед өөрийнхөө аюу сайн удирдах хэрэгтэй гэх юм уу да. За тэгээд одоо надад ямар миний эмоц надад юу хэлж байна гэх юм бол евролоо ингээд орчоочтой short хийгээч яг нэг rollover хийх гэдэг нь унах гэдэг нь гэдэг чинь миний эмоц миний сэтгэл зүй надад ярьж байна. Тэгээд арилжаа юу юм бэ гэх юм бол сэтгэл зүйгаа ингээд өдөртөн гэсэн үг тийм ээ. Тэгээд чиний эмоц чиний сэтгэл зүй чамд нэг юм хэлж байна гэдэг чинь ер нь бол дийлэх үед буруу гэсэн үг. Биткойн дээр бас яг энийг ерөөхдөө аягүй тайлбарлах боломжтой байх. Та харж байгаа бол өмнө бол биткойн тэ энэ үеэр яг ингээд дэшээ яваад за одоо ингээд одоо $150,000 $160,000 гэсэн чинь унаад тэ за энэ зүгээр нэг shake out бахаа ингээд 50 байя гэсэн чинь маа гэж за тэгэл энэ $80,000 дээр хүмүүс diamond hands янз бүрийн яриа тэгэл ингээд ягаал тэгэл энэ хавар юу ч утсан бэ гэвэл за одоо яг 100,000 руу хүрэх гэж байна тэ буцаагаад all time high here we go to the moon гэх мэт чи тэгээд ингээд бам гэж хүмүүс ингээд нам цогч байгаа итгэлийн ингээд төгс алдчихж байна. Гэсэн чинь нөө сэтгэл хөдлөл та харж байгаа бол эндээ нэлээд ингээд навс унсан эндээ бүр амар унсан. Тэгээ энд нэг хүмүүс буцаагаад жоохон итгэлээ болох нь жоохон удаан тий тэгээд маа гэдэг дахиад унсан. Тэгээ одоо юу болж байна гэх юм бол энэ биткойн дээр бас яг адилхан. Тэгээд биткойныг хизээ short хиймээр байна эсвэл MSTZ одоо MicroStrategy-ийн short хизээ хиймээр байна гэх юм бол яг энэ магадгүй 200 хоногийн moving average хэлчих. Яг энэ 200 хоногийн moving average ингээ явлаа гэж бодоход тий за одоо ингээд салхи хэрэглээ дараагийн bull market эхлэх гэж байна. 70,000 гарчлаа. Яг тухайн үед дахиад mag магтлаа байхгүй юу? Тэгээ энэ хавар хэдүүлээ ямар байна гэх юм бол биткойн дээр дахиад short хиймээр байна. Тэгээ яах юм бэ гэх юм бол stop loss айгу оновчтой тавьчихна. Яг гэх юм бол нэг бол ийшээ хүрнэ. Нэг бол өргөжлүүлээд ингээд дээшээ явах магадлал. Тэгээд магадгүй stop loss-а $74,000-$75,000 дээр тавьчихна. Тэгээд take profit-а яг доошоо ингээд зурсан байна. $52,000. За. Тэгээ энэ хавтаа хүрээд ийшээ ингээд дээшээ явчих юм бол за нэг биткойн дээр $2,000 алдна гэсэн үг. Нэг бүтэн биткойн авлаа гэж бодоход гэхдээ хэдүүлэнгийн таамаг зүв байх юм бол ингээд доошоо унчих юм бол тий $71,000-оос $52,000 руу унчих юм бол хэдүүлээ ойролцоо баг нэг $20,000 олох боломжтой тийм ээ. За тэгээд эрсдэл ашигын харьцаа юу юм бэ гэх юм бол тий за буруу байх юм бол $3,000 алтна $4,000 алтна зүв байх юм бол $20,000 алтна. Тэгээд энэ харьцаа айгүй эрүүлэх гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө тиймэрхүү арилжаанууд бид нэр хийх гэж зорж байгаа. За окей. Өөр нэг сүртэй юм байхгүй. IONZ ер нь одоо жоохон намдаж эхэлж байна.
хэдүүлээ зум хийгээд үзэх юм бол өчигдөр нэлээд өндөр ханшин дээр хаалтаа хийсэн. Тэ 5.6 5.7 дээр хаалтаа хийсэн. Одоо pre-market дээр тэ 5.33 дээр явж байгаа. Тэгээд ер нь таад гарч юм бол RSI нэлээд өндөр. Таад өсөж байгаа юм бол stop loss тэ жоохон өндөрсөж дэвшүүлж болно. Тэгээ IonQ-гийн чартыг хэдүүлээ харцгаа өмнө бас зөндөө хэлж ийсэн. Олон хоногоор унлаа. Тэгээд ер нь бол RSI бүр ингээ хасгалуугаа ороод улаан болж эхэлж байна. Тэгээ одоо ер нь бол яах юм бэ гэх юм бол шорт хийсэн хүмүүс хувьцаануудаа буцаагаа зараад тэгэл энэ одоо нэг жоохон өсөл ирэх цаг нь аль хэдийн болцсон. Тийм учраас одоо stop loss жоохон дээшүүлээд тэгэл орхиж. Яг юм бол хэдүүлээ аль хэдийн мөнгөө энд нэг нугалцсан сууж байгаа. За окей. Тэгээ өөрсдөө ярих юм байхгүй. Тэгээ хэдүүлээ маргааш эргээд уулзаа. Энэ 7 хоног бас сайхан эхэлж байна. Тэ. Бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.